За Монгол улсад олон улсын болон одоо төв дэлхийн аврах шалгаруулах том тэмцээнүүдийг засгийн газрын тогтоолоор баталдаг. Тэгээ энэ жил нийт 8 одоо спортын чиглэлийн төв дэлхийн олон улсын аврах шалгаруулахын тэмцээн зохион байгуулалтаар болж байна. Тэгээ одоо хамгийн түрүүнд Азийн боксийн насан туршидын аврах шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэгээд арга хэмжээг бол боксийн холбооноос асац хэрэгтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа. За 3 сард энэ арга хэмжээ маань 19-ноос ахуулаад зохион байгуулагдана. Тэгээ нийт энэ жил ер нь 8 төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар засгийн газраас батллаа. Энд бол одоо Азийн шатрын аврага, за мөн одоо Counter Strike буюу захим спортын дэлхийн аврах шалгаруулах тэмцээн анх удаа болох гэж байна. Азийн волейболын аврага, чөлөөтийн аврага гэдэг мөн одоо дэлхийн 3x3-ын охтуудын бас аврах шалгаруулах тэмцээн гэдэг 8 тэмцээн байгаа. Тэгээ бидний төлөвлөж байгаагаар одоо холбооттойгоо тооцоо судалгаа хийгээд нэг нийтдээ 120 орчим орны 1000 гаруй тамирчид энэ үйл ажиллагаанд 3000 гаруй албаны хүмүүс ирж оролцсон. Тэгээд энэ бол зөвхөн спортын одоо ивентээсээ гадна аялал жуулчлалын чиглэлийн Монгол улсын бас эдийн засагт нэлээдгүй ивент арга хэмжээг дагуулж орлого орно. Мөн дэлхийн анхаарлыг манайх руу татаж бас Монгол орноо сурталчлах асуудлууд ярьдаг. Үүнээс гадна дотоодын тамирчид гадаадад одоо олимпик ирэх авахын тулд олон тэмцээнд маш өндөр зардалтайгаар оролцдог. Эх орондоо зохион байгуулах юм бол нөгөө илүү одоо гадагшаа явах юм мөнгө гарахгүйгээр шууд оролцох боломжтой. Учраас өргөнөөр манай тамирчид оролцох ийм боломж олж байна. Нийтдээ бараг 4000 орчим хүн ирнэ гэхээр манай яг нийслэл хотын хувьд одоо буудал ч юм уу энэ хүртээмжийн асуудал дээр үү эсвэл бол одоо тасан ч юм уу эрдэн ч юм уу гэж хуваад зохион байгуулах гэж байна яаж вэ? Бид нар энэ 8 арга хэмжээ маань цовж болох юм. Тэгээ хамгийн түрүүнд боксийн тэмцээн маань 3 сарын 19-ноос эхлэх болно. Тэгээд нэг хэсэг нь 5-аас 6 сарын үед болоо дараа нь намар болдог ч юм уу те. Ер нь бол COP17 зохион байгуулагчтай холбоотой манаас ажлын хэсэг одоо нийслэлийн зочд буудлын багтаамжийн асуудлыг бас судалж байгаа. Нэг дор одоо нийслэлд бид нар яг жоохон нэмэлт ормоор тавиулах гэдэг ажил хийсэн үндсэн дээр 6000 хүн энэ Улаанбаатар хотод нэг дор хоноглох боломжтой болсон байгаа. Тэгэхээр ер нь бол нэлээд сайн багтаамжтай болсон гэсэн үг. Үүнээс гадна бид аялал жуулчлалын одоо нэг хөнгөлөлттэй 6 жилийн хугацаатай өгөх 6% хүүтэй зээлийг одоо олгож эхэлж байгаа. Энэ 7 хоногоос л олгогдно. Дөнгөж одоо сая нэгд өдөр Монгол банкнаас одоо бүх заалтуудын үлгэрчилсэн гэрээний заалтуудын хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Тэгээ арилжааны банкуд маань эхнээсээ зураад одоо 2 банк л дутуу. Энэ 2 банк маань зурчих юм бол тэгээд зээл маань шууд олгогдоход бэлэн болсон байна. Counter Strike-ийн дэлхийн аврах хизээ болох вэ? За Counter Strike маань 12 сард гэсэн тийм. Тэгэхээр төсвөөс одоо энэ холбоотой энэ тэмцээнүүд зориулж нийт хичнээн төгрөгийн татаас болгож байгаа. За ерөнхийдөө бид нар улсын төсөвт одоо нэг 4 орчим тэрбум төгрөг тавьсан байгаа. Тэгэхээр нөгөө тэмцээн болгон ч өөр өөрийн онцлогтой штэ одоо захим спорт гэхэд илүү тоног төхөөрөмжийн асуудал нарийн өөр байдаг ч юм уу те. Мөн холбоодынхын чадамж нь өөр байдаг. Ирж байгаа тамирчдын тоо зарим нь багийнх байдаг ч юм уу те. Тэгэхээр энийгээ бид нар харж байгаад холбоотой ярилцж байгаа л батлагдсан төсвөл ерөнхийдөө бүгдэнд нь зохиох ёсныхын дагуу хуваарлаад өгнө. Холбоод нь өөрсдөө fundraising бас хийх шаардлагатай. Тэгээд өмнө нь нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд хэрвээ спорт, соёл урлаг, боловсрол шинжилгээ ухаанд хөрөнгө оруулалт компаниуд хийх юм бол борлуулалтын орлогын 1% тэнцэх хэмжээг татвар төлсөн тооцно гэдэг ийм хуулийг одоо би байнгын оронд аргахтаа батлуулсан байгаа шүү дээ. Тэгээ энийхээ дагуу бас манай компаниуд агиох одоо спонсорддаг. Тэгэхээр энэ хүмүүс манаас татврын одоо 1% тооцоолох бүрэн боломжтой.